Би саяхан энэ тухай подкаст дээр бас өнгөрсөн подкаст дээр бичсэн байгаа. Тэгэхээр тэрийг үзээрэй. Тэр нь харилцааны тухай, таны эргэн тойрны хүмүүсийн тухай ярьж байгаа. Тэгэхдээ би юу штэ те хэрвээ тантай уулзаад тэгээ таныг хараад гадаад төрхөөр чинь эрүүл мэндийг чинь тодорхойлж хараад хэрэгвэр чинь амжуулаад таныг хэр амжилттай байхыг чинь би өөрөө дотроо тодорхойлж чадна. Өнөөдрийн кофе бодол. Өнөөдрийн кофе бодлын үндсэн санаа нь аюу ингийн. Хүний өөрийнхөө чухал гэж байгаа зүйлдээ хэрхэн хандж байгаа байдлаар нь тэр хүний амжилтын хандлагыг нь тэр хүний баг амьдралын бүх юмын хандлагыг нь төлөөлж харж болно гэсэн санаа байна. Энэгээр юу яриад байна вэ гэхээр энийг ярьж. Хэрвээ би хин нэгэн хүнтэй танилцаад тэр хүний өөрийнхөө гадаад орчин байгаа байдал нь хэрвээ өнөөдөр тэрэндээ арчлаагүй, анхаарал тавиагүй. Тэгээд тэр нь өвдсөн, гүзээтэй, жинтэй, асуудалд орсон, стресстэй гэх мэт байх юм бол тэр надаа тэгээд тэр давтагдсан байдлаар надад харагдаад байх юм бол тэр надаа юу гэж хэлээд байна вэ гэхээр энэ хүн өөрийнх нь хамгийн чухал зүйл болох амьд явахын төлөө байх ёстой тэр эрүүл мэнд гэдэг зүйлдээ хэрхэн хандаж байгаа байдлыг харуулж. Энэ хүн өдөр болгон сонголтыг яаж хийдэг юм? Энэ хүн хэрэгтэй зүйлдээ хийн гэсэн зүйлдээ хийдэг юм уу? Хийдэг юм уу? Энэ хүн богино хугацааны тэр тухгүй сонголтыг хийж чаддаг хүн үү? Чаддгүй хүн үү? Гэх мэт зүйлүүдийг харуулж байгаа. Тэгээд хэрвээ хүн өөрийнхөө хамгийн чухал үнцийн бүхий эрүүл мэнд нөгөө нэг харилцаа гэдэг зүйлдээ өнөөдөр ингэж ханддаг юм бол энэ хүний ажил, төсөл, хамтарч хийх гэж байгаа зүйлд яаж хандах хандлага нь тодорхой болов гэж бодож байна. Таны эрүүл мэндтэй хандаж байгаа байдал чинь аливаа зүйлдээ хэрхэн хандаж байгааг чинь шууд харуулдаг гэсэн санаа. Өнөөдрийн кофе бодолд. Энэ үгийг ярихаар жоохон эрүүл мэндтэй анхаараагүй хүмүүсийн хувьд жоохон онцгүй би дайрж байгаа юм шиг санагдах байх гэж мэдж байна. Гэтэ энэ үргийг би энэ өнөөдөр тоглоё. Би нэг үгийг өнөөдөр та бүхэнд хэлж өгье. Би нэг онцгой сануулгыг өнөөдөр хуваалцъя. Тэгээ хариуд нь энийг өнөөдөр засаа хэлж. Тэгээ хариуд нь өнөөдөр өөрийнхөө амьдрал хамгийн чухал үнцэн бүхий зүйлүүд чи юу юм? Тэгээ тэрэндээ та хэрхэн хандаж байгаагаа анхаарчвал гэсэн сануулга өгмөр. За хэрвээ миний видеог анх удаага үзэж байгаа бол subscribe хийгээ битгий мартаарай. Манай багийн зүгээс бид нэр YouTube дээр 7 хоногт 2-3 шиг видео оруулдаг байгаа. Тэгээд дараагийн видеогоор уулзцгаая.